Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За, ээлтний жаргал ханд байна. Тэгэхээр өнөөдөр тантай бизнес эрхлэгч болоход ер нь яг ямар ур чадварууд шаардлагатай юм? Ямар ур чадварыг заавал эзэмших юм бол илүү амжилтанд ойртох вэ? Тэр ур чадваруудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн сэдвийн өрөөнд нэлээд нухацтай ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр эхлээд хэдүүлээ нэг юмыг айгуу сайн ойлгоцгоё. За, ямар нэгэн сайхан санаа бол бизнес заавал ялна гэсэн үг бол биш. За, Америкийн хөдөлмөрийн статистикийн албаны мэдээллээр бол шинэ байгуулсан бизнесийн ойролцоогоор одоо 20 орчим хувь нь эхний жилдээ дампуурж 5 жилийн дотор бол бараг тэн хаагддаг гэсэн тоо гаргасан байлээ. Өөрөөр хэлэх юм бол 10 хүн бизнесээ эхлүүллээ гэж бодоход 5 нь бол эхний жилдээ, үлдсэн 5 нь бас эхний 5 жилдээ бас амьд үлдэж чадах уугүй юу гэдэг дээрээ тулдаг гэсэн үг байна шүү дээ, тий. Ийм өндөр эрсдлийн гол шалтгааныг судлахад дан ганц мөнгө санхүүгийн хувьд дутсан зүйл биш. Зах зээл муу байснаас гадна бас болсон зүйлч биш байдаг. Нийтлэгдээ бол бас чадвар дутсан гэсэн маш тоо баримт болох бас гарч ирдэг. Тэгэхээр жижиг дунд бизнесийн гүйцэтгэлийг судалсан хэд хэдэн судалгаанд бол харилцаа санхугаа ойлгодог бизнес эрхлэгчдийн компани одоо борлуулалт ашиг бусдаас илүү мэдгэцгүйц өндөр байсан гэсэн тоо баримт байд юм байлээ. Зах зээлээ ойлгох, сүлжээ үүсгэх ур чадвар өндөр байх тусам бизнесийн ашигт ажиллагаа бол нэмэгдэж байгааг бол олон судалгаа баталж харуулсан байдаг. Тэгэхээр амжилттай бизнес эрхлэгч гэдэг нь төрөлхийн нэг авьяастай хүн биш, харин тодорхой одоо ур чадварыг ухамсартайгаар хөгжүүлж чадсан хүн байдаг гэдэг нь бол энэс харагдаж байгаа юм. Тэгвэл одоо яг ямар ур чадварууд хамгийн чухал вэ гэдэг тал дээр ярилцъя. Тэгэхээр би энэ 7 ур чадварыг талаар бол бэлтгэсэн байгаа. Тэгэхээр эдгээр ур чадвар яагаад чухал болох, судалгаагаар яагаад энэ ур чадварыг чухал болохыг батлагдсан юм. Тэгээ яаж хөгжүүлэх юм гэдгийг тус бүрчлэн яриад явъя. За, нэгдүгüүрт нь бол тасралтгүй суралцах буюу өөрийгөө хөгжүүлж чадах тэр чадвар буюу mindset, сэтгэлгээний талаар бол ярилцах байгаа. Боддоор хэлэх юм бол хүн бол мэдхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд хурдан сураад тэгээд тэр даруйд туршиж чаддаг байх чадвар бол маш чухал. Тэгэхээр сүүлийн жилүүдийн судалгаагаар бол бизнес эрхлэгчдийн суралцах итгэвх, сэтгэл зүйн одоо дархлаа, ажлын итгэх нь бол бизнесийн амжилтанд шууд нөлөөлж байгааг бол олон улсын судлаачид бол аль хэдийн баталчихсан. Тэгэхээр глобал бизнес эрхлэгчдийн хүрээнд бол хяналтынхаа тайланд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх сургалт хөтөлбөрүүдэд оролцсон хүмүүс бол бизнес эхлүүлэх магадлал нь нэлээд өндөр, бас эртлээ зөв тооцоож чаддаг гэж гарсан байдаг. За, тэгвэл яаж хөгжүүлэх юм бэ гэж байгаа. За, нэгдүгüүрт ийм арга байж болно. Өдөр болгон 30 минут уншдаг бол. Ямар нэгэн бизнесийн ном, судалгаа, тайлан, туршилт, нийтлэл юу ч байж болно, тий. Тэгэхээр жишээ нь зах зээлийн судалгаа, борлуул, санхүүгийн суурь мэдлэгийн талаар бол өөртөө сэдв бэлдэж агуулгыг бэлдээд тэгээд үргэлж уншиж байх хэрэгтэй байх нь шүү дээ, тий. Мөн тест хийдэг хүн бол бас амжилтанд хүрэх магадaltaй. Бүтээгдэхүүнээ сайн болтол нь бол дотроо засаж янзлах биш, харин жижиг хувилбар гаргаад хэрэглэгчээсээ санал асууж сурах хэрэгтэй. Заавал төгс болохгүй тэгчээгээд нөгөөтгөө гаргахгүй, хэрэглэгчд ямар байгааг мэдэхгүй бас цаг аваад авах шаардлага байхгүй байна шүү дээ, тий. Харин нэг тодорхой хэмжээний тестлэх боломжийг бий болгоод жижиг хувилбар гаргаад асуух хэрэгтэй. Жишээлх юм бол одоо 3 төрлийн багц үнийн санал гаргаад 10 хүнээс одоо энэ аллыг нь илүү сонирхож байгааг нь хандлтыг нь аваад харах хэрэгтэй байх нь шүү дээ, тий. Гурав дахь нь энэ тасралтгүй суралцах процессыг хөгжүүлэхийн тулд ер нь альва алдаанаас айхгүй тэгээд өөрийгөө дүгнэж сурах хэрэгтэй. Алдаа гаргасан бол би чаддгүй юм байна гэж бодох биш. Ямар ур чадвар нь дутагдж байгаа болоод би алдаа гаргах уу гэж асуултыг өөрөөсөө асууж өөрийгөө дүгнэж түүндээ зориулаад одоо ямар нэгэн сургалт, ном, зөвлөгч хайх хэрэгтэй байх нь. Хоёр дахь ур чадвар болохоор зах зээл болон хэрэглэгчээ ойлгох чадвар байгаа. Тэгэхээр хинч авахгүй бүтээгдэхүүн хийсэн байдаг гэдэг нь бол хамгийн түгээмэл шалтгаан байдаг уу гэсэн асуулт бол гарч ирж байгаа. Тэгэхээр стартап болон жижиг бизнесүүдийн судалгаанд бол бизнесийн бүтлгүүттэй хамгийн том шалтгаануудын нэг нь бол хэрэглэгчийн хэрэгцээг нь буруу ойлгочихсон, огт судлаагүй байсантай холбоотой гэж гарсан байдаг. Тэгэхээр зах зээлээ ойлгох, хэрэглэгчээ ойлгохын чадвараа хөгжүүлэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр хэрэглэгчтэйгээ ярьдаг зуршилтай болох хэрэгтэй. Нэгдүгээр өдөр бүр ч юм уу эсвэл 7 хоногт дор хаяж 3-5 удаа ч юм уу тий яг ямар асуудалтай байна, юу нэглгүй тавгүй байгааг ярилцаад яагаад гэдгийг яаж шийдэх үү, юу нь хамгийн хэцүү вэ гэсэн асуултуудад илүү гүнзгий асууж түүндээ хариулт олох хэрэгтэй байх нь. Хоёрт нь жижиг асуулга хий гэж байгаа. Тэгэхээр нийгмийн сүлжээндээ 5-7 асуулттай бяцхан одоо тийм асуулга гаргаад түүнийгээ туршиж болно, асууж болно. Яг энэ судалгаагаа дараа нь шийдвэр гаргахтаа ашиглана гэдгийг өөртөө бас байнга сануулж явах хэрэгтэй.
За өөр хөгжүүлж болох 3 дахь арга нь бол өрсөлдөгчөө судлах гэж байгаа. Тэдний үн үйлчлэгийг одоо хэлбэн тайлбарлаж байгааг нь ажиглах хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгчид тэдний тухай яг юу хэлж байгааг бол сэтгэлдлүүдээс нь унших хэрэгтэй байх нь шүү дээ, тий. За тэгвэл 3 дахь ур чадварын талаар ярилцъя. За энийг бол санхүү мөнгөө бол зохион байгуулах чадвар гэж байгаа юм. Тэгэхээр олон судалгаанд бизнесийн бүтээгдэхүүнийн шалтгааны бас тодорхой хувийг бол мөнгө урсгалын санхүүгийн төлөвлөлтгүй байдал, мөнгө урсгалын алдаа эзэлдэг гэж гарсан байдаг. Тэгэхээр бизнесийн гүйцэтгэлд бизнес эрхлэгчийн санхүүгийн ойлголт, бичиг баримттай зөв хөтлөх чадвар бол бас чухал нөлөөлж байгааг бол энд жишээнд бичиг дунд бизнесүүд төр хийсэн судалгаагаар бол харагддаг л да. Тэгвэл энэ чадвараа яаж хөгжүүлэх вэ гэж байгаа. Тэгэхээр сар бүрийнхэн орлого зарлагын хүснэгтийг гаргаж чаддаг байх хэрэгтэй шүү дээ, тийм. Ер нь бол энгийн цаас хүснэгтийн програм, диаграм байхад хангалттай. Тэгэхээр орлого түрээс, цалин түүхий, давтар гээд бүхэл урсгалаа бол бичиж гаргаж сурах хэрэгтэй, тийм. За нөгөө талаар багаас эхлэх төр зарчмаа бас баримтлаад явбал илүү зүгээр. Нэг судалгаагаар жижиг бизнесүүдийн ихэнх нь маш багаас эхэлж 3-4 жилийн дараа бол жинхэнэ ашигтай ажиллаж эхэлдэг гэж судалгаагаар гарсан байгаа. За тэгэхээр эхний жилдээ бол ашиг муу байсан ч гэсэн эсвэл ашиг гарахгүй байсан ч гэсэн сэтгэлээр унах хэрэггүй. Алдагдлаа илүү хянаа, зардлага одоо тий зардлаа зөв хуваарлаад тэр чадруудаа илүү сайжруулах хэрэгтэй байдаг. Нөгөө талаар мэдээч хэрэг холбоо ямар чадвар чинь дутмаг түүндээ зориулсан сургалтанд бизнес болон санхүүгийн сургалтуудад суух ойлголтуудаа гүнзгийрүүлэх амьдрал дээр яг тэр тухайн чадруудаа хэрэглэж сурах нь бол зөв ёсны одоо ур чадвар байгаа. Ингэж хөгжүүлж чадах юм бол одоо санхүү мөнгөө зүйтэй зохион байгуулах чадвартай болох нь шүү дээ, тий. Дөрөв дэх ур чадвар, гол чадвар болохоор харилцаа буюу борлуулалт хийх ур чадвар гэж байгаа. Тэгэхээр судалгааны дүгнэлтээс юу харагддаг вэ гэхээр сайн бүтээгдэхүүн дээр харилцаа муу байх юм бол борлуулалт нь сул байдаг гэсэн томьёо баг хэмжээнээс харагдаж байгаа. Харин дундаж бүтээгдэхүүн дээр харилцаа маш сайн байх юм бол борлуулалт маш өндөр байдаг гэж байгаа. Зарим одоо Кен, Нигер зэрэг орнуудад хийсэн судалгаагаар болохоор жижиг дунд бизнесийн гүйцэтгэлд нь харилцааны чадвар, хэрэглэгчтэй ажиллах чадвар одоо маш хүчтэй эерэг нөлөөтэй тогтоогдсон байт юм байлээ. За тэгэхээр бас оюутнуудад болохоор гар бие оролцсон тэр төсөл хийлгэсэн судалгаанууд болохоор үйлчлүүлэгчтэй харилцах, маркетинг, цагийн менежмент, багийн ажилч зэрэг одоо тэр олон ур чадвар бол хамгийн сайн хөгжсөн байдаг нь бол гарч үзүүлэлтээр бол харагдсан байдаг. Тэгэхээр харилцаа болон борлуулалтын чадвараа яаж хөгжүүлэх вэ гэхээр өдөр бүр одоо нэг борлуулалтын яриа хийн гэж өөртөө бол амлах хэрэгтэй. За энийг бол заавал одоо танихгүй хүнээс эхлэх гээд сүрдээд байх шаардлага бол байхгүй. Хамгийн ихэнд одоо эргэн тойрныхаа гэр бүл, найз нөхөд танилаасаа эхэлж болно шүү дээ, тий. Гол нь одоо өөрийнхөө бүтээгдэхүүнээ яг энгийн үгээр тайлбарлаж, үн цэнийг нь ямар үр өгөөж өгөхийг тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авсан тохиолдолд хэрэглэгчийн амьдралд ямар өөрчлөлт оруулах юм гэдгийг бол нэгээс хоёр өгүүлбэрээр хэлж сурах хэрэгтэй байх нь. Хоёр дахь нь болохоор түлхүүр өгүүлбэрүүдэд урьдчилж бичих шаардлагатай. Мэдээж хэрэг манай бүтээгдэхүүний гол давуу тал нь юу байх вэ гээл, тий. Одоо энэ бүтээгдэхүүн ямар хэрэгтэй хэрвээ одоо тэр худалдаа авч авах бол яах ёстой вэ ч юм уу, тий. Ямар ч гэсэн гол асуултуудад хариулаад түлхүүр өгүүлбэрүүдээр урьдчилж бичих хэрэгтэй. Нөгөө талаар энэ чадвараа хөгжүүлэхийн тулд үйлчлүүлэгчээс асуулт их асуу. Яг юунд илүү их санаа зовж байна вэ гэх, тий. Өмнө нь ийм үйлчлэгээ авч үзсэн байна уу? Юунд таалагдаагүй гэж. Ингэж асууж сонсож сурсан хүн бол хүчтэй борлуулалт хийж чаддаг болдог. Энд нь гарт нь орчдөг байх нь, тий. За тэгэхээр 5 дахь ур чадвар. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа хийх чадвар буюу хүмүүстэй харилцах чадвар буюу сүлжээ нэтворкийн чадварыг хэлж байгаа. Тэгэхээр сайн сүлжээ хийж чаддаг, хүмүүстэй харилцдаг бизнес эрхлэгч нар бол мэдээлэл болон хүний нөөцөө илүү сайн олж чаддаг нь бол нөгөөдөгөр бизнесийн гүйцэтгэл нь илүү байдаг нь бол судалгаагаар бас нотлогдсон байлээ. За мөн оюутнуудад туршилтаар хийсэн төсөлдөр бол хинтээ танилцах, ямар хүнээр юуг туслах вэ гэдэг сүлжээний ур чадвар бол хамгийн их ахисан ажиглагдсан байдаг байх нь. Тэгвэл энэ чадвараа яаж хөгжүүлэх вэ гэж. Жишээлбэл ингэж болно шүү дээ, тий. Сард дор хаяж 2 шинэ хүнтэй танилцах зорилт тавьж болно. Ямар нэгэн сургалт, уулзалт, тий, сонирхлын клуб, мэргэжлийн холбоо хаанч байж болно, тий. Хүмүүстэй танилцсан, танилцсныхаа дараа шууд борлуулалт хийх гэж бас яарах хэрэггүй. Эхлээд сайн харилцаагаа үүсгэх хэрэгтэй. За хоёрт нь бол нэг зарчмыг баримтлана. Энэ нь бол өгч байж авдаг гэсэн зарчим. Тэгэхээр өөрийнхөө мэддэг мэдээллийг хуваалцаж холбоо бий болгож өгөх хэрэгтэй. Ингэж өгч байж хүмүүс бодит түнш найдвартай хүн гэж итгэл төрж харилцаа үүсдэг учраас бол энэ зарчмаа баримтлаа явна гэсэн үг.
За мөн сүлжээний дэвтэр буюу хүснэгт хөтөлж болно. Хинтээ хизээ уулзсан, ямар сонирхолтой ирээдүйд юугаар хамтарч болох вэ гэдгээ тэмдэглэж явж болно шүү дээ, тий. Тэгэхээр ийм алхмуудыг гүйцэтгэж хүмүүстэй харилцаа үүсгэж хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хийх чадвараа ингэж нэмэгдүүлж болох нэ. За тэгвэл 6 дахь ур чадвар нь ямар ур чадвар байдаг вэ гэж. Энэ нь мэдээж асуулт шийдэх эрсдэл тооцох чадвар байгаа. Тэгэхээр олон улсын судалгаанд мөн л одоо бизнес эрхлэгчийн тэр асуудал шийдэх эрсдлийг тооцох шийдвэр гаргах чадвар бол өндөр байх тусам бизнесийн амжилт нь илүү байгааг бол харуулсан байдаг. Тэгэхээр энэ ур чадваруудыг одоо давтан хэлэхэд бол дандаа судалгаан дээр үндэслэж ийм ур чадвар байх юм бол бизнес эрхлэгч маань амжилттай бизнесээ эрхэлж чаддсан байна гэсэн судалгааны үр дүнд гарсан 7 чадварыг танилцуулж байгаа учраас бол та бүхэн зайлшгүй одоо хөгжүүлэх чадвар юм байна гэж ойлгож хүлээж авсан дээр. За тэгвэл асуудал шийдэх эрсдэл тооцох чадварыг одоо яаж хөгжүүлэх вэ гэхээр асуудлыг жижиг хэсгүүдэд задлана. Тэгэхээр борлуулалт муу байна гэдэг нь бол ерөнхий тийм утга агуулга. Харин яг жижиг хэсгүүдэд хэдэн хүн сурчлагааг үүссэн юм, хэдэн лавлаж байна, асууж байна, хэдэн бодиттой худалдаа авалт хийсэн гэдгийг тооцоод алхам дээр нь асуудал байгааг тодорхойлно гэсэн үг. Бас нэг арга нь болохоор 3 хувилбарт шийдэл гаргаж сурах хэрэгтэй. Тэгэхээр нэг яана гэсэн үг вэ гэхээр нэг асуудалд ор хаяж 3 өөр хувилбар бодож бичнэ гэсэн үг. Дараа нь тус бүрийнх нь давуу болон сул тоглолыг нь богинохын жагсааж бичих нь илүү үр дүнтэй арга байдаг. Нөгөө нэг алхам арга нь болохоор эрсдлээс одоо урьдчилан сэргийлэх үүднээс л эрсдлээ урьдчилан бичиж төлөвлөх гэж байгаа. За хэрвээ бүтээгдэхүүн зарагдахгүй бол яах юм те? Хэрвээ энэ ажилтан гид ажилласаа гарвал яах вэ? За хэрвээ одоо бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч маань хоцорвол яах вэ? Ингэж битсэн хүн асуудал тулгарсан үед сандарч гүйхгүй харин би энэ хувилбарыг бэлдсэндээ гэж шууд ажиллаад эхэлдэг байх юм байна. За сүүлийн 7 дахь ур чадвар бол сэтгэлийн хат буюу сэтгэлийн тархалтай төсвөр төвчээрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн мөн судалгаагаар бол өөртөө итгэх итгэл, ирээдүйдээ эрэг хандах хандлага, за сэтгэлийн хат төсвөр төвчээр гэдэг зүйл бол бизнес эрхлэгчийн одоо гол хүчин зүйлсүүдийн нэг, бизнесийг амжилттай явуулахад, бизнесээ дэмжихэд нөлөөтэй байгааг бол харуулсан байдаг. Тэгэхээр стартап жижиг бизнесүүдийн одоо бүтлгүүтлээд байгаа нөхцөл байдалд бол төсвөртэй олон удаагийн бүтлгүүтээ суралцах боломжийг харж чаддаг хүмүүс бол бүтлгүүтэхгүй эсвэргээрээ бүтлгүүтэд байгаа шалтгаан нь энэ чадварууд нь сул байгаа хүмүүсд бол цаад бэрхшээл тулгарх үед бууж өгöd байгаа гэсэн үр дүн бол гарсан байдаг. За энэ нь сүүлийн 10 жилийн дотор бол энэ чадварыг харах сул байгаа тохиолдол бүтлгүүтэх нь бол 60%-аас дээш байгаа нь бол харагдсан байх нь шүү дээ. За тэгвэл сэтгэлийн одоо энэ төсвөр төвчээр хаттай байх чадварыг одоо хүн яаж хөгжүүлж болдог вэ гэхээр нэгдүгürt би алдаж болно. Гол нь суралцгал юм бол амжилтанд хүрэн сайжруулж чадна гэсэн тэр гүн итгэл үнэмшил буюу өөртөө тийм дүрмийг гаргах хэрэгтэй. За мөн одоо өдөр болгон 5 минутын эсэргүүцэл бич гэсэн тийм алхам зөвлөгөө байд юм байлээ. За тэгэхдээ өнөөдөр юу сайн болов? За юу нь болохгүй болов? За дахин ийм байдалд орох юм бол яаж өөрөөр хийх үү? Ямар арга хэрэглэх үү? Яаж сайжруулах үү гэдэг ийм 3 асуултын хүрээнд өдөр бүр одоо 5 минут бичих юм бол өөртөө болон үйл явцтай илүү фокус төвлөрч шамтарх нь илүү бага байдаг байх нь. За мэдээч хэрэг өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарах нь бол зүй ёсны хэрэг. Нойр дутуугүй байх юм бол за бизнес эрхлэгч маань хичнээн ухаантай байлж гэсэн төсвөр төвчээр суларч энерги нь багасна тийм ээ. Тэгэхээр та бүхэн бол нойр ямар чухал болох, энергийн одоо менежмент хэр чухал болох талаар бол өмнө нь сонсч байсан баг. Жишээлбэл хөдөлгөөн бас нэлээд хэрэгтэй өдөрт одоо 20-30 минут алхахдаг тодорхой хэмжээний дасгал хийдэг зуршилтай байх юм бол тухайн хүний төсвөр альва зүйлд бодитоор эргээр хандах, энерги зөв хуваарлахад нь бол сайнаар нөлөөлдөг байгаа. За тэгэхээр энэ энгийн зөвлөгөөнүүдийг өдөрт тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж чадах юм бол өөртөө одоо төлөвлөгөө зохиогоод зорилго тавиад те ингээд нэг 6 сар хэрэгжүүлээд явах юм бол тодорхой бодит үр дүн бол заавал гарна. Тэгэхээр хүн байнга суралцж явах хэрэгтэй юм байна. Хэрэглэгчээ сонсох хэрэгтэй юм байна. За санхугаа төлөвлөж хянаж чаддаг байх юм байна. Харилцаагаа сайн үүсгэж чаддаг, асуудлыг одоо илүү ухаалгаар шийдэж чаддаг. За сэтгэл зүйн хувьд бол дархлаатай байж чадах юм бол таны бизнес цаашаа амжилттай үргэлжлэхэд бол саад дотор байхгүй өөрөө зөв удирдах явж чадах юм байна гэдэг нь бол энэ 7 чадварыг хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх юм байна гэдэг нь бол харагдчих шүү дээ тийм. Тэгэхээр эх 7 хоногоос эхлээд ч юм уу яг одооноос эсвэл маргаашнаас яг одоо эхлээд те өөртөө ямар одоо жилийн дараа ямар болцсон байх вэ? Ямар энэ ур чадваруудыг аль нь надад байна, аль нь байхгүй байна. За алийг нь сайжруулах уу? Ер нь бүгднийг илүү сайн төвшөнд аваачих хэрэгтэй байна гэж дүгнэлт хийгээд бичээд үзээрэй. За анхаарал тавьсан явдал баярлалаа.
Энэ видео таалагдсан бол лайк, комменттэй үлдээгээрэй. Мөн subscribe дараарай.